яг одоо би та нартай маш гоё хэрэгтэй мэдээлэл хүргэнэ. Бизнес мамын ширээнд өрнөдөг одоо нөгөө халуухан зөвлөгөөний одоо цаг маань эхэлж байна. За энэ удаад болохоор би одоо эмнэлэгт хэвтээд бас сая 7 хоног эмнэлэгт хэвтээд гарч ирлээ. Тэгээд влог хоошлсон маань тий бас энтэй бас холбоотой байсан шүү. Гинт лайв хийгээл явж исэн чинь миний бие мууцсан. Тэгээд ер нь бол өөрийгөө аягүй эрүүл тийм ирч хүчтэй хүн гэж бодож исэн боловч өстой үнэхээр нэрээ цаг нааргүй 5 минут ч амрах завгүй тий бараг ус уух завгүй тийм амьдралын хэмнэл маань намайг бас жоохон ядраалаа. Тэгээд 7 хоног эмнэлэгт хэвтээд гарч ирээд би одоо өөрийнхөө ирч хүчийг яаж хурдан нөхөх вэ? Өөртөө одоо яаж одоо анхаарал сайн тавих вэ тий? Надад яг юу дутагтай байна вэ гэдгийг би шинжилгээгээр ингээ олж мэдэнгүүтээ өөртөө хэрэгтэй бүтээгдэхүүнийг сонгосон. Тэгээ яг эмнэлэгт ингээ хэвтэж яхад хажуу өрөөнд маань яг одоо эхний класстэй хүүхдийн тасагт одоо эмчээр 15 жил ажилласан одоо эмчийн нэг надад маш гоё алтан зөвлөгөө өгсөн. Тэр зөвлөгөөг би одоо ингээ амьдралдаа өөр хүүхдүүдэд хэрэгжүүлэхээр тэгээ та нартаагаас хуваалцахаар одоо ингээд сууж байна. Ер нь бол манай хүүхдүүд бол хэрэглээд эхэлсэн. Би ч гэсэн өөрөө хэрэглээд эхэлсэн байгаа. За юу вэ гэхээр тэр эмч маань надад би 15 жил хүүхдийн эмчээр ингээ ажиллаж байгаа. Тэгээд энэ хугацаанд бол ингээ хүүхдүүдэд те ээж аав нарын гаргадаг түгээмэл алдаанууд юу байсан бэ гэхээр урьдчилан сэргийлж ерөөсөө огт чадахгүй байдаг тийм амьдралын юмнээр амьдарч байна. Гэтэл бид нар хүүхдүүдэд те ханаа төрөхгүй бол урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм аа. Урьдчилан сэргийлэхдээ дандаа одоо те дархлаад дэмждэг лаа хийгээд ахгүй одоо дархлааны юм бэлтгэл өгөөд ахгүй ерөөсөө өдөр тутмын амьдрал хоол хүнс. Дээрэс нь хамгийн тэр эмчи надад хизээж мартгааргүйгээр хэлсэн зүйл юу вэ гэхээр ерөөсөө хүүхдүүдээ чи 55 хүүхэдтэй 5 хүүхэдтэй ханаа төрөхгүй ходоод гизийг өвчлүүлэхгүй янз бүрийн одоо юм халдварт өвчин тусахгүй байл гэх юм бол ерөөсөө ашигтай бактери нүг гэсэн. Бүр өдөр болгон би хүүхдүүдтэй одоо тий 5 нас 7 нас хүртэл ашигтай бактери нүгж ийн хүүхдүүд маань өвдгөө байсан гэж хэлсэн. Тэгэд 15 жил хүүхдийн эмч хийсэн хүнээс бас тийм зүйл сонсох их нялхаст ажилдаг туршлагатай эмчээс сонсох бас шал өөр мэдрэмж төрүүлсэн. Тэгээ би ингээд эмнэлгээс гараад судлаад үзсэн чинь хүний ходоод гидсэнд бидний дархлалын одоо хамгаалж байдаг одоо эсүүдийн бүр 60% нь байдаг юм байна. Зөвхөн ходоод гидсэн шүү. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр одоо томчууд ч гэсэн би ч гэсэн сая эмчилгээ хийлгээд тий тарай тусал маш ихээр хийлгсэн гэдэг утгаараа ч юм уу миний одоо тий ходоод гидсэнд байгаа ашигтай бактериуд бас алдагдсан байгаа. Тэгэхээр би ч уух хэвээр маань хүүхдүүд маань ч уух хэвээр маань бид бүгдээрээ уух хэвээр маань гэсэн тийм ойлголтод төрсэн. Тэгээд яг одоо миний энэ ярих байгаа энэ бүтээгдэхүүн маань болохоор Япон улсад үйлдвэрлэгдсэн бактери байгаа юм. Гэтэ энэ бактеридаа бүр одоо сүн хүчлийн бактери. Сүн хүчлийн бактери дотроо 300 тэрбум нано одоо бактери агуулсан ийм бактери байгаа. Сүртэй сонсогдож байгаа зү. Би анх сонсонгуудаа бас их гайхсан. Гэтэ ер нь миний амьдралын хэрэглээний дийлэнх хувийг бол Япон бүтээгдэхүүнүүд эзэлж байдаг. За тэгэхээр энэ бактерийг бол ерөөсөө хүүхдүүдтэй яаж өгөх вэ гэхээр одоо хүүхдүүдэд өгөх юм бол 2-1 хуваал өчнө. Одоо бүжка гүнжээ хоёр бол энийг хуваачна. За тэгээд аймич гэд бас тэгээ ингээл хуваагаад өчнө. 300 тэрбумтэй нано бактерийн гайхамшиг гэсэн энэ одоо сүн хүчлийн бактерийг бид нар өгч чадсанараа маш богино хугацаанд одоо ашигтай бактерийг одоо нөхөж өгж байгаа юм. Тэгснээрээ манай хүүхдүүд ямар өөрчлөлт гарах вэ гэхээр ханаад хүрхгүй байх нь тий ходоод гидсэн ойрхон хямрахгүй байх нь өтгөн хатахгүй байх нь ерөөсөө л бид нар янз янзын зүйлс өгөөд байсан. Тэгтэл гол нууц нь ашигтай бактеридаа байсан байна. Ашигтай бактери дотроо маш олон одоо тий 300 тэрбум одоо нано бактерийг агуулсан энэ бактери бол яг үндэ миний хайж авсан сонголт байсан мэлээ. Хүүхдийн янз бүрийн одоо бактериуд байдаг л да. Гэхдээ би тэднийг бүгдийг өгсөн. Гэхдээ одоо бол би энэ сүн хүчлийн бактерийг бол байнга өгье гэж бодож байна. Сайхан нэг Монгол эрдэмтэн тий ярьслаа өгсөн байсан л да. Дархлааны одоо судалгааг одоо Япон улсад хийдэг ийм эрдэмтэн байсан. Тэгээд Монгол эрдэмтэн тэр хүний одоо ярьцлагын төгсгөлд ерөөсөө юу гэсэн байсан бэ гэхээр дархлаанд бол янз бүрийн элдв төрлийн витамин, эм бэлтгэл битгий өг. Ерөөсөө зөв сайхан амрах, зөв сайхан хооллох гэж байгаа байхгүй юу? Тэгээ хажуугаар нь мэдээж энэ бактери, ашигтай бактерийг өгөх. Би бол ерөөсөө л гаргалгааг нь бол яг ингэж л олж байна. Хүүхдүүд дээрээ. Ер нь яг ямар хүмүүс хэрэглэж болох вэ гэхээр зөвхөн дархлаа гэж зогсоох биш те.
жоохон ядраад байгаа. Ходоод гиз бас өвдөд байгаа хүмүүс, гүйлгээд байгаа хүмүүс, чингүүтээ цусандах өөх тасны хэмжээ бас их байгаа хүмүүс, мөн бас өтгөн хатах, мөн давхараас мөөгөн зуртах гэж одоо нэг өвчин бас байгаад байна штэ. Ер нь бол ингээл ярьж чаддгүй штэ хүмүүс те. Над дээр бол би ингээл зүгээр ажилдаа ингээл явж хахад гинт бие маань муудаад би имлэгт хүргэгдэж байгаа байхгүй. Бүр би хүлээн авахаар одоо ингээд имлэг дээр очсон те. Бүр яаралтайгаар. Тэгээд бас бодоол яг тэр үед ингээл дээш хараад хөвтөж байхдаа ингээд сувдагч надад уян зүү тавьж хагаад бодчихсон. Ер нь яагаад тийм завгүй амьдраад яагаад өөрсдийгөө дандаа хоёрт тавиад байдаг юм бэ? Мэдээч би хоёрт өөрийгөө тавих шаардлага үүсэж байна. Хүүхдүүдэн, гэр бүлэн тий. Яг хоёрт бол өөрийгөө тавьж гин үү? Эсвэл хоёрт ажилчин байгаад байна уу гэдгээс бодох шаардлагатай юм байна. Тэгэхээр маш зөв хуваарлалтай байгаад хэрвээ үнэхээр завгүй байх юм бол бид нэ үнэхээр маш сайн бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай гэж ойлгосон. Энэ бактерийг олж мэдээгүй л явж исэн. Магадгүй та нар маань ч гэсэн зарим нас одоо анхлан сонсч иж болох байх. Яагаад үлийн бүтээгдэхүүн огт реклам сурчлагын байдаггүй. Манай хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийг одоо танилцуулдаг найзаасаа асууж л мэдчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар маань бас хэрэглээд үзээрэй. Одоо 300 тэрбум одоо тийм нано бактери одоо хүний биед ямар өөрчлөлт өгөх вэ гэдгийг бас харъя. Би бас нэг зүйлийг хэлмээр санагддаг. 7 хоног хэрэглэчээд үлгэрийн юм шиг гайхамшигт үр дүнг бас битгий үлээгээрээ болж өгвөл бүтээгдэхүүнүүдээ тий 1 сар юм уу 3 сар хэрэглээрэй. Би бол хүүхдүүдтэй байнга хэрэглүүлэе гэж бодож байна. Яагаад гэвэл тэр одоо зөвлөгөө авсан эмчмэнүүд бол байнга хэрэглүүл, хэвшүүл тэгж чадах юм бол ёстой 80% бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэгдэх боломжтой шүү гэж хэлсэн. Тэг би маш ихтгэл үнэмшилтэй байгаа. Өгсөн зөвлөгөөг нь би зүр шууд ингээл өөртөө ингээл хэрэгжүүлээ, маргааш хэрэгжүүлээ. Хайраа одоо хаана хамгийн сайн бактери байна? Найзаа хаана хамгийн сайн бактери ингээл тал тал тийшээ ярьсан. Тэгээд хайсны эцэст энэ бактери олж авсан байгаа. Бактери олохдоо би өөртөө хэрэгтэй бас нэг одоо бүтээгдэхүүнийг олсон. Энэ нь бас л Япон бүтээгдэхүүн. Энэ компани маань оруулж ирж байгаа бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүн маань болохоор одоо эрч хүчийг сэргээгч амин хүчлийн хүч гэж байгаа. За амин хүчил гэдэг зүйл биднэрт одоо маш их хэрэгтэй байд юм байна. Тэр одоо чухал амин хүчил бидний бие организм туцнаар бид нар их ядардаг юм байна. Маш их нойргууддаг юм байна. Тэ эрч хүч сулардаг юм байна. Одоо жишээ нь би бол ингээд өглөөнөөс хойш ингээд хүмүүстэй уулзаад ярилцдаг. Өсчин орсон ч хүмүүс надтай ярилцдаг. Хүн надтай ярилцж байхад би ярилцгал шаардлагатай. Яа тэгвэл тэр хүн надад сэтгэлээ гаргаж байгаад би гаргах хэрэгтэй гэдэг утгаараа ч юм уу миний ерөөсөө ам ерөөсөө хийзээч одоо ийм байдал байдаггүй байхгүй. Би байнга л ярьж байдаг. Телевиз дээр очсон чи ярина, өөрөө бодуулсан чи ярина, баг кофе шопд ороод кофе уусан чи ярьж л байдаг. Тийм хүн аммаа ярихгүй одоо жишээ нь байлаа гэхэд те би одоо сошиал орчинд хүмүүс надаас асуусан асуултанд хариулж л байдаг. Дээрээс нь давхар би бодож л байдаг. Төлөвлөж л байдаг. Дээрээс нь хүүхдүүд маань яаж байгаа бол сургууль цэцэрлэг инээ тэрэ те хоол хүнс одоо бидний амьдрал хавд юу хэрэгтэй? Маргаашийн зураг авалтны хувцас хэрэглэл гэдэг ч юм уу. Үнэхээр яг ингэ бодоод үзэхээр ямар ч минутын завсарлагаагүйгээр нон стоп байдлаар бие организмыг ингэ дайчилж ерөөсөө амьдарч байгаа байхгүй юу? Яг над чиг ээжнэр маш олон байгаа гэдэгт би итгэж байна. Тэр хүмүүсийн цаана үнэхээр цэвэр одоо сэтгэл зүй, төсвөр төвчээр амьдралдаа хайртай байдал байгаа. Гэтэл бид нэр одоо энэ завгүй байснараа тий өөрсөндөө хэрэгтэй байдаг зүйлсээ алдчихэт юм байна. Бүгдийг нь алдчихэдэг. Магадгүй энэ ирч хүч хизээч дуусшгүй, дундаршгүй гэж бодож байвал үгүй байдаг юм байна. Химжээтэй байдаг юм байна. Тэгэхээр бид нэр одоо дараагийн 10 жилд те яг энэ ирч хүчээ яг энэ байгаа эрүүл мэндэ хадгалахын тулд өөрсөндөө хэрэгтэй бүтээгдэхүүнийг заавал хэрэглэж явах хэрэгтэй. Яагаад би энэ бас амин уучлалыг авч хэрэглэж байгаа вэ гэхээр сая эмнэлэг твтгтээ би шинжилгээ өгөхөд одоо бүх зүйл ингээд бас харьцангуй хэвэн байгаа мөртлөөсөө надад уураг тутсан байсан. Тэгээ эмчнэр бол хэлсэн уургийн дутагдалд орсон байна. Маш хурдтай уурга нөх суцаар тариулж болно. Байнга суцаараа ингээд тариулах уу эсвэл те хамгийн аюулгүй бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй юу гэдэг. Тэгээд яг хүүхдүүдтэй бактери авахдаа энэ амин хүчлийн талаар мэдээлэл авсан бас байдаг гэд. Энийг одоо сүү тараг кофендо найруулад уучдаг. Хүний биед одоо бүр үл орлогдох зайлшгүй шаардлагатай эрч хүчийг одоо бий болгодог юм 7 төрлийн амин хүчил гэдэг юм байна. Тэр нь булчин болон бусад эд эрхтэнд ч бас маш их чухал ач холбогдолтой. Тийм 7 төрлийн амин хүчил маань дутагдах юм бол бид нэр ядраад эхэлдэг. Дээрээс нь нойргуудад идэг гин. Булчин маань бас тий уурга авч чадахгүй болохоор яадаг вэ гэхээр хөгжил одоо дутуу байгаад байдаг. Иннээсээ болоод маш их ядардаг.
эмэгтэй хүн өөрөө өөрийгөө л харьцлахгүй өөрөө өөртөө л хайртай байхгүй болол ер нь баг ойрхон байгаа дэргэд байгаа хүмүүс ч анзаарахгүйгээр бид нар ингээл маш хүчтэй ядарсан тий туйлдсан байдгийм ээ. Тэрийг бол ингээд сая л би одоо өөрийнхөө амьдрал дээр яг өөр дээрээ одоо ингээд олж мэдлээ. Тийм болохоор бид нар бас жоох айхтар байх хэрэгтэй юм байна. Айхтар байгаад тэр нь одоо нэг амар тийм нэг зөвхөн би гэсэн тийм амьдрал биш шүү дээ. Энэ завгүй амьдралынхаа дундуур хоёрхан одоо минутыг өөртөө гаргаад хэрэгтэй юм уучдаг байх хэрэгтэй. За энэ амин өвчлийн хувьд гэх юм бол тий одоо бид нар хоол хүнснээсээ уурга авж байгаа шүү дээ тий. Тэгтэл хоол хүнснээсээ авж байгаагаас 8 дахин илүү хурдтайгаар шимэгддэг. Хурдан үйлчлэгээ өгдөг ийм амин өвчл байгаа юм. За хүний биеийн тий одоо эзэлхүүний 60% нь ус байдаг, 20% нь амин өвчл уурга байдаг юм байна. 15% нь өөх тос, 5% нь нүүрс ус байдаг юм байна. Тэгэхээр бид нар энэ тэнцвэрт байдлаа хадгалж чадаагүйгээс л болоод ядардаг, одоо нойргуудтай, хит ихт харгалдаг. Одоо янз бүрийн одоо сөрөг үзэгдлүүд одоо байглаас өгөгдсөн тэр байх байдлаасаа өөрчлөлттэй юм өгөгдлүүд явагдаад байт юм байна. Зайлвал энэ маань ядарсан, зайлвал энэ маань олон төрсөн ингээ өрчигээд байгаа, ингээд одоо жин нэмээд байгаа гэдэг ч юм уу. Тийм байдлаар ер нь бид нэрийг төрсөн ээжээс маань бусад хинч харахгүй шүү. Тэр зүйлтэй л би үнэхээр санал нэгцэн. Тэр намайг хайрлах болов, энэ намайг хайрлах болов гэж хоосон тийм горилгыг одоо хизээж битгий тавьж байгаарэ. Ерөөсөө өөрөө өөртөө л цаг гаргадаг, өөрөө өөртөө л хувийн менежментийг сайн хийдэг тийм байх хэрэгтэй гэдгийг бас давхараас та нартай хэлмээр байна. Амьдралд маань асуудал тохиолдоод би эмнэлэг твтээд л одоо авлаа. Одоо хаалгаанд орсон хүмүүс хит их ядраад байгаа хүмүүс, сүлдээд байгаа хүмүүс, маш их хөлрөмтгий хүмүүс булчингийн судрал явагдаад байгаа хүмүүс ч юм уу. Ер нь бүх насныхаа хэрэглэх боломжтой. Яг би зөвхөн өөрийнхөө влогны үзэгчтэй ээж нартай зориулж яриад байгаа болохоос биш энэ хэрэглээ одоо хүн болгонд л хэрэгтэй байгаа. Зүгээр хамгийн хүнд хөдөлмөр бол гэртээ одоо хүүхдээ харж байгаа ээж нар гэдэг утгаараа ч юм уу одоо ээж нар маань навч хэрэглээсэ хэрвээ одоо тийм нөхрүүд нь хамт үзэж байгаа бол их нэртэй заавал бэлэг гэд аваад өгөөсэй хөгшин настай ээж аав нартай эмээ өвөө нартай ч гэсэн бид нар авч өгч хэрэглүүлэх хэрэгтэй. Магадгүй би бас нэг лайв хийгээд атсан шалгаруулад энэ бүтээгдэхүүнээс ч гэсэн бас бэлгэлхийг хүсэж байна. Яг одоогоор л өөрийн хэрэгцээнд зориулж авсан байгаа. Гэхдээ би дахиад аавна. За тэгээ өнөөдөр би энэ ширээн дээрээ маш одоо юм аз жаргалтай байна. Яагаад вэ гэхээр гунигтай ч юм шиг өнгөрүүлсэн саяны энэ өнгөрсөн хоногудад өөртөө авсан тэр гунигтай мэдрэмжүүд яагаад би өөртөө анхаараагүй өдий хүрсэн юм бэ? Би уургаа ингээд нөхөөгүй байсан байж тэгэл би өөрийгөө л буруутгажсэн Тэр цаг үеийн ингээд бодлууд маань ингээд сарнаад би өөрийгөө одоо улам илүү сайхан болно, улам илүү эрч хүчтэй байна, энерги алдахгүй, бүгднийг одоо сайхан алдагдaltaй байгаа зүйлүүдэд нөхөн гэдэг тэр бат итгэл үнэмшлийг энэ бүтээгдэхүүнээс авсан учраас ийм гоё итгэл үнэмшлтэйгээр та нартайгаа ярьж байгаа юм шүү. За тэгээ өргөжлүүлээд хэдүүлээ нэг шүлтэй хоол хийж идээ. Тэгээд влогийнхаа дараагийн хэсгүүдээр уулзцгаая.